байцгаана уу? Одоо 3 цаг болж байна. Энэ хүмүүс надад 2 цаг дууссан гэсэн. 3 цагаар явж байна. Энэ 2.14-т ирсэн. Тэгээд одоо энэ чи 3.14-т ирж байна. За өнөөдөр хаачих үлээ. Хүмүүстэй тайлбарлах. Ямар төлөвлөгөөтэй байгаа хаачих. Өнөөдөр бид нэр Астрофорс Шинжлэх ухааны академи одоо орон геофизикийн хүрээлэнд ирсэн байна. Астрофорс гэдэг нь орчлох байшиг хэлээд байгаа. Хариа олчих байсан гэж. Энд чи юу ч юмшаагүй. Би үссэн штэ. Гэтэ энэ чинь би яаж мэдэх юм бэ чи? Нэг хүний 3-4 төлж гардаг байх нэ. Ийм хөрхөн ийм байна. Тэгээд татсан байна. Ваа, гэрэлсэн. Шинэ гişэн. Өөрөө танилцуул. Сайн уу. Намайг гэдэг туслалт хэмжээрээ Одоо богц протно. Нийт бол энэ одоо 3 тонн хэд байгаа. Нийт хөлөг бол бүгдээрээ бол 30 тонн хэд байсан. Одоо 3 тонн. Бус нь болохоор эхийн тойрог байгаа. Энэ ч санааны хэсэгчдийн юугаар үлдээсэн баа. Айч гадаад үсгээ зураа. Хоёр сансрын нэг чинь ингээд богц протно гадаад үсгээ зураа. Сансрын уламжтай гэх юм. Энэ ихийн тойрог зам чинь юутай учраас бодоны одоо бүрээ учраас чаталтуус учраас ингээд их хамаагаад байгаа. Тортч юм байна. Юугаад гэсэн гараас үржижсэн тийм ингэж 3 хэсэг сaalж байсан. Олон хэмэл дагаадаас авсан байна. Тэгээд энэ шаталт жаагаад ингэж 3 хэсэг сaalдаг байх юм шүү дээ. Жингүүдийн орчинд нөгөө одоо бид нар чинь дэлхий дээр нөгөө татах хүчин ингээд тулах хэрэгтэй дээр тулж байна. Гэтэл нэгдийн нөгөө хэмээхэн юм ажиллахаагүй байсан учраас жингүүд учраас яг зайтай болчихсон. тий. Тэгээд нөгөө ихэнх нь муудсан хүмүүс бол гинт ингээд ингэж ингэж байгаа шүү дээ. Яг чадахгүй. Тийм болохоор шууд Дэлхий дээр байгаас 2-3 бид нар нөгөө татах хүчинд юм хичээд байгаа л. Эдгээр чинь нөгөө татах гүтгэхгүй газар бүх зүйл нь ингээд хэлчихдэг гэсэн. Тэгээд цаасарт хүн хурдгуун байна бас. Татах хүчнээс гарч байгаа хүн хурдгуун байна. Хөшөрөхгүй. Хоёр ихэр хүний нэгийг хөөргөөд нэгийг дэлхийд үлдээхэд нөгөө бас ген нөөшд ороод ч ихэр биш болчихсон. Монгол зөвлөлтийн эрдэмтдийн гаргаж авсан сансрын гişтийн хоол байгаа. Монголчуудаас их юм бол борц энэ хоолнуудын төрөлд орсон байдаг гэж санагдаж байна. Тэгээд яг ингээд сансрын гişт чи юу ч гэдэг жингүүдийн орчинд байгаа шүү дээ. Хэм учраас юу идэж чадахгүй. Одоо энгийн хоолойдоо спагетти идэж чаддаг юм одоо чадахгүй учраас над чинь би шахаж яддаг. Яг ам дээрээ барьж хагаад тэгээд ингээд аваа шиг шахаж яддаг. Ер нь төрөл бүрийн хоолыг бол ингээд ийм шахамл бэрт бэрт оруулаад тавьсан гэдэг. Тэгээд хаана чи нэг ингээд мэдээж хүн чинь амттай юм идэх хэрэгцээ байгаа, глюкоз нөхөх хэрэгцээ байгаа учраас 99 чихэр те. Тэгээд бүр шоколад хүртэл байсан. Тэр шоколад нь бол үндэсний төгөөр гэж байгаа. Тэгээд тал талаас холбогдоод явдаг. Одоо энэ инженерис ч юм уу холбогдоод хөдөлгөөн заах хэрэгтэй. Энэ бол ингээд даатмууд байгаа шүү дээ. Энэ даатмууд ч юм уу тэр наны таатахгүй. Одоо нэрчим чаа хахад бол намнаас ч байна. Тэгээд бид наны таатмууд дэлхийгээс үлдэх хийлгэх хэрэгтэй.
орчин ертөнцийн гарал үүсэл. Бидэнд үзэгдэх орчин ертөнцийг хэрхэн үүсэж, хувьсан өөрчлөгдөв вэ? Нарны таталцлын орны нөлөөнд нарны аймгийн бүх эрхсүүд түүнийг тойрон иргэдэг. Нар нь 5 миллиард жилийн өмнө хий ба тоосонцор үүлнээс үүссэн. Маш удаан хугацаанд энэхүү хий тоосонцрын атомууд нь таталцлын орны нөлөөнд нэгдсээр нар, сар, дэлхий, бусад гаригууд болон бид бүгдийг бүтээсэн юм. Үнэт хэрэгтэй саяар миллиардаар тоологдох жилийн өмнөх гэрлийг бид өнөөдөр л харж байгаа юм. Тэдгээр оддын айнууд нь хэлбэр дүрс, өнгөө өөрчилдөг. Тэрээр жил бүр 100 оддыг шинээр төрүүлэн буй оддын айн цэнхэр өнгөтэй догтсон хэлбэр дүрсгүй харагдана. Харна юм гоё юм тий. Гоё юм байна. Тинч нэг өвгөн байдаг байхад бүр гоё. Саний төлөвлөсөн аягүй гоё л. За Чигчнаас нөө. би сасарт нистэй шүү. Мөчиг хэрэгтэй юм шүү. The dreams of an entire planet are focused tonight on those 14 brave souls. Наач чи гоё юм биш үү? 14 он гэсэн байлаа. 14 оны 6 сарын 1-нд байгуулагдсан байж хаад 2019 онд би ийм парк байдгийг би анх удаа мэдчихээн. Мэдээд үзчихээн гэж юу? Тэгээд доторх нь үнэхээр гоё юм байна. Би бол энийг дэлхийн стандарт хангасан музей гэж би бол бодож чинь хүндээ бол. Яг л музей үзэхэр чинь нэг л өөдөртэй байдаг шүү дээ. Амар сонирхолтойсэн надад. Тийм амар гоё байна. Одоо орон судалгааны Улаанбаатар оролыг одоо анх үүсгэн байгуулсан хэн Минжа Дургай байна. Анх Минжа Дургай ер нь Монгол хамгийн анх астрономи чиглэлээр төгсөн хамаахан мэрэгчлүүдийн нэг байгаа. Тэгээд энэ астрономийн төвийг ердөөсөө ажилчдын бүх хангамжийг хангаж өгсөн тийм байгаа. Тийшээ бол зуны байшингууд байгаа. Тийшээ ажилчдын өвлийн байшин байгаа. Жавэр хүндээ. За батар даарч нөө амар даарч. Даарч нөө гоё байна. Даарч юм байна. Арай хүнд юм. Дараг. Гайгүй. Ийм хүн юмыг бол төвсөх хэрэгтэй үүдээ. Монгол хүн байна да. За эрдэнэ тайлбарлал ямар газар. Энэ нарны дуран байна. Тэр одоо ингээ орой байгаа шүү дээ тий. Тэр орой нээгдээд тэгээ том дурангаараа нарны ажиглалт хийх зорилттой байхгүй. Одоо болохоор жоохон хүүтэн байгаа учраас юу байхгүй л гэсэн. Энэ одоо нэгдэх бололцоог л байгаа гэсэн. Гэж байна лээ. Одоо бид чинь хүний үлээгээд байгаа болов. Тийх одоо хүний үлээч. Од харуулах нь. Чи оройн 8 цаг. Энэ бол газар хөдлөлтийн юуны станц баг. Аль станц аа? Газар хөдлөлтийн станц. Яасан гинэ? Ингээ хог хаймааргүй наа ийм сайхан газар авчиж тамхиад атсан бол ингээ хогийн савнд нь хийцгээе залуучуудаа. Манай эрдэнэ ярьсаар л цад юу амар мэдлээ. Ялангуяа яг нөгөө бага насны яг энд өнгөрсөн болохоор эргэн тойрных бүх юм хүүхд нас сэдрээд зүр цааш ярьсаар л байна. Бидний чи энэ бүгдийг нэр яаж мэдээд байгаа юм бэ? За энэ хавийг бол тэмээх нь аргагүй. Энэ чинь би тий. Хаана амьдардаг? Манай хотод тэр Тэгшээ бүр ноцгоо. энэ бол манай юу вэ? Хууч манай хинтээ амьдардаг байхад байсан. Манай бүсгүй байна. Хагаас. Тийм хасаа хагаачлаа. Манай аав ч юу гэдэг юм. Манай аав ч хийчихгүй. Энэ байшин чинь би бүрөө санаагүй бол Нинжа Дургай байсан баг. Тэрний уртлынх нь Нинжа Дургай байсан. Энэ бол Викторгой байсан байсан. Энэ болохоор нөө дандугаан байшин байсан. Цаатлахын дэлгэрийн байшин За байсан. энэ бол арай бодлоо ярьсан. Саний хэсэг бол арай бодлоо ярьсан шүү. Яг энэ бол миний байшин байна.
Зовоож идэж зогсож юм уу? Засан би л орё. Үгүй. байж. Одоо яг энэ байдлаараа дахиад үртэл нь байх юм бол яг дарах юм байна. Зөв машин руу орлоо. Одоо ингээд хайс ингэж яваад буугаад Тий. Одоо хальт явчлаа буяа. ингэ дээгүүр явах юм уу? Яа л та. Явж. Дүрсээ бол тэгэл ерөнхийдөө буудаг. Наваг тансаг гэдэг хэлээрээ гэсэн. Тансаг юм байна. Гоё. Ямар Тансаг юм бэ? гişэн Ямар тансаг юм бэ? Тэр чинь яг ингээд сэтгэлээрээ мэдрэмжээрээ хэлнэ шүү дээ. Болохоос нь жүжиглэхэр ч явахгүй шүү дээ. За одоо даашаа бич халан уутай. 2 hours later. За яг одоо оройн 8 цаг болж байна. Тэр уцаад дугаартайгаа тийш өсөж байна. Цөөд чи. Бодчих. Боцтой. Тэнгэр мэр гоё яригч. Тэр нь явцлал юм шиг байна. Окей. Яа. Шот хай. Юу аах зүгээр яа. За дулаан авцаа өмсөрөө тамины. Аа энэ үү. За дулаан авцаа өмсмөр юм байна. Одоо гаднаас хард юм байна. Энэс одоо Гүж опер хайхийгөө. Одоо бүр дээр бүлэрээ залуулсан хийдэг үст шүү дээ. Одгон гэдэг одоо ш аялал жуулчлалын өөрчлөлийн компанид очиод байна шүү дээ. Тэр чинь. За одоо бид нэр хүрэлт байгаа. Тий одоор судалт хүрээлэнд байна. Тэгээд сэтгэлээ хэлнэ үү? За бид нэр энэ чи од дурандаа айгу гоё байна. Тэ намын ямар сэтгэлдтэй байна? Үнэхээр гоё юм байна. Тэг яг энд ирэх гэж байгаа юм бол эхлээд нөгөө нэг юун дээр очивол их зүгээр юм байна. Астро парк дээр очиод яг нөгөө оддынхаа талаар яг одоо од гэсэн яг яадаг гэдэг яг нөгөө мэдээлэл авчиад энд ирж үзвэл илүү бодтой. Айгу бас гоё мэдээлэлтэй учраас илүү гоё хард юм байна. Тийм. За дээрэс нь яг өдид ирэх гэж байгаа бол бас 7 хавцаа бил дээрээ бас тодорхой хичнээн ч од харж болно гэсэн. Их од харах тусмаа их удаан зогсно. Одоохондоо бол сэрэх хүн байна. Зон бол бас гоё болох хаа. Ер нь бол ирэхээс өмнө бол тухайн ажилтнтай холбогдоод ирэх юм бол их зүгээр юм байна. Цаг тоолох хэрэгтэй. Ер нь дунджаар өдид бол нэг 7-8 цагийн хооронд ирвэл их зүгээр байдаг юм байна. Тийм байна. Од тайлбарлах гэдэг ч угаасаа татахгүй тий. Хүмүүсээ. Өөртөө хурж ирвэл их зүгээр. Тэгээд оройн угаасаа л орой болох учраас дулаан авцлаараа гэж зөвлөмөр байна. Тэгээд баярлаа. Баяртай. Баяртай. Гоё юм байна. Ирээрээ. Хөтлөө. Яцгаа. За надад тэгэж байгаа.